Үеийн эрүүл мэндэд юу чухал вэ? Ямар хоол хүнс сэргийлэх вэ гэж хүмүүс их асуудаг. Тэгэхээр энэ талаар тавьчих ярив. Намайг Цэдүүсүрэн гэдэг эмчилгээний хоол зурчимч, хоол боловсруулах эрхтэн судлаа хэмж байна. За хооллолт ярихын өмнө хамгийн чухал зүйлүүдийн нэг бол дасгал хөдөлгөөн мэддэг. Тэгэхээр өдөр тутамдаа идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь үеийн өвчнөөс сэргийлээ зогсохгүй эмчилгээний бас ач холбогдолтой байдаг. Тэгэхээр хүмүүс одоо үе өвдөд байна одоо дасгал хөдөлгөөн хийж чадахгүй зөвхөн хоолны дэглэмээ одоо бэрмээр байна гэсэн тийм хандлагатай байгаа гэдэг. Тэгэхээр яг энэ хүмүүс одоо мэрэгжлийн хөдөлгөөн засалчтай уулзаад тий өөр тохирсон хөдөлгөөнөө хийж явах нь бас эмчилгээнд үр дүн өгөхөд бол маш чухал байдаг байна. За хооллолтын дээр одоо анхаарах зүйлүүдийн нэг нь болох дээр одоо үеийг одоо үеийн өрсөлийг одоо сэдээдэг өрсөлийн процессыг одоо дамжруулдаг тийм хоол хүнснээс одоо татгалзах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энд элсэн сахар их орсон хэд чихэрлэг. За дээр нь одоо муу тос гэж ярьдаг тий транс тос. Одоо омега 6 хит их хэмжээгээр бас хэрэглэх нь бас үеийн одоо өрсөлийг бол нэмдэг байна. За дээр нь үйлдвэрлэлийн одоо боловсруулалт гэд орсон бүтээгдэхүүн гэдэгтэрээ одоо шимт бодисууд тий витамин минерал эслэг бол одоо баг тийм хүнсний бүтээгдэхүүнийг бас хязгаарлах хэрэгтэй байна. За хооллолтын дээр юу сайн бэ гэдэгтэр одоо монголчууд бас багал хэрэглээд байна л да. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт нь жимс ногоо байдаг. Тэгэхээр ерөөсөө жимс ногоо бол одоо үеийн сайн витамин минералуудаар ерөөсөө баялаг байдаг. За жишээлх юм бол шүллэг минерал болох тийм кальций, магний. За А витамин, С витамин гэх ингээд амин дэмүүдээр гэх мэт олон амин дэмүүдээр одоо баялаг байдаг. За хоёрдугаарт нь сүү цагаан байдаг. Тэгэхээр сүү цагаан эднээс бид нэр одоо үе одоо ясанд сайн одоо шүлэг минерал болох кальцийг одоо илүү зохиолон авдаг. За дээр нь одоо сүү цагаан эд бол уургаар баялаг байдаг. Тэгэхээр үений одоо жиргэвч гэж ярьдаг мөгөөрстэй тэр нь одоо бүтцийн одоо гол нийтлүүдийн нэг нь уург байдаг. За коллаген, протогликан гэдэг тийм. Тэгэхээр одоо хангалттай хэмжээний бас уург авч явах хэрэгтэй. За үений одоо өрөвсөл яг ингээд сэдэрсэн яг ингээд хурц өвдөлттэй үед бас таргийг бас ерөнхийдөө бас хэсэг хугацаагаар бас хорих хэрэгтэй байдаг. Тэгэхээр тарг бол өөрөө жоохон хүчлэлэг байгаад байдаг учраас бас үеийг бас одоо өвтгөхөд бас нөлөөлөд байдаг. За хамгийн сүүлд нь омега 3-аар баялаг хүнсний бүтээгдэхүүн байдаг. За энд нь болох дээр одоо майлинг, загас гэдэг мэт одоо хүнсүүд ордог. Тэгэхээр омега 3 нь өөрөө өрөвслийн процессыг одоо багасгадаг, өрөвслийн эсрэг тийм одоо нэгдэл байдаг. Тэгэхээр одоо дээрх хоол хүнсийг одоо хоолндоо бас төлөвлөх хэрэгтэй байна.